За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд нь үзэж байгаа өдрийнх нь мэндийг хүргэе. Маш удаан хугацааны дараагаар тарот уншлагаа дахин эхлүүлээд хийхээр болж байна. За өнөөдрийнхөө тарот уншлагаар та бүгдээ 3 групп бэлдсэн байна. 1-р групп, 2-р групп, 3-р групп. Та хэд маань төр хугацаанд бичлэгээ зогсоож агаад удаан хугацаагаар сайн бодож агаад өөртөө хамгийн их татагдсан нэг картынхаа группийг сонгоорой. За 1-р группийнхаа маань бүгдээрээ сайн байцгаана уу? За 1-р группийн уншлагын маань нэлийн маш тодорхой хэмжээгээр хайр дурлалтай холбоотой, харилцаа холбоотой холбогдлолтой уншлага гарч ирсэн байгаа шүү. За тэгэхээр та хэрвээ таны асуусан асуувал аливаа зүйлийнх нь мэдгэж байгаа зүйл нь хайр дурлалтай холбоотой байх юм бол групптэй үлдээрэй. Хэрвээ та арай өөр зүйлийн талаар асууж байсан бол таны групп хараахан бас биш байж болох магадaltaй байх нь байна шүү. За би эхний ээлжинд дээдлийн 2 дээрээ өнгөрсөн болсон зүйлийг болоод доотлын 3 дээрээ одоо байгаа байдлыг нь асуусан байгаа. За өнгөрсөн болсон зүйл нь гэх юм бол за мэдээж тухайн хоёр хүний хооронд ингээд харилцаа холбоо тогтоод хайр дурлал үсээд за эсвэл шохорхол сонирхол гэдэг зүйл маань ингээд таалагдж байгаа тааламжтай мэдрэмжээр ингээд илэрч байгаамаа. Гэтэл түүний хажуугаар бас яахаа мэдэхгүй байгаа тухайн харилцаа яг яаж үргэлжлэхийг мэдэхгүй байгаа. Яг одоохондоо юм нэг тодорхойгүй байгаа тиймэрхүү мэдээлэл гарч ирж байна гэсэн үг. За жишээлбэл та энэ хүн зөв хүн үү, буруу хүн үү, би энэ харилцааг үргэлжлүүлэх ёстой юу, эсвэл үгүй юу гэдэг ч юм уу тийм ээ. За эсвэл магадгүй цаа талынх нь хүн маань ч гэсэн яг тодорхой тухайн харилцааг хаашаа үргэлжлүүлэх гээд байгаагаа нэлээд сайн ойлгомжтой хэлэхгүй байж болно. За үргэлжлүүлээд одоо байгаа нөхцөл байдлыг нь харахаар за хэний ээлжинд Chariot буюу Хөлөг Баатар маань гарч ирж байгаа тийм ээ. За тухайн Chariot-аар харахаар уг нь бол тухайн харилцаа ингээд аюул сайхан урагшаага яваад байгаа юм шиг, үргэлжлээд байгаа юм шиг, бүх юм болж бүтээд байгаа юм шиг санагдаж байгаа хэрнээ хажуугаар нь аягны ёс маань доошоо гараад ирсэн байгаамаа гэсэн үг. За тэр маань нэг бол ингээд нэг цаанаасаа л болохгүй байгаа юм шиг болоод байгаа хэрнээ болохгүй байгаа мэдрэмж эсвэл таалагдаад байгаа хэрнээ миний яг тэр учрах ёстой зөвхөн биш байхаа гэдэг бодол орж ирдэг ч юм уу. Эсвэл яг л таны хүссэн мөрөөдчихсэн тэр хайрын нөхцөл байдал биш юм шиг тийм ээ. Нэг юм түлхэлцсэн нааша цаашаа тийм мэдрэмж гарч ирээд байгаа гэсэн үг. За жишээлбэл бүгдээрээ өөр жишээ аваад үзье. За энэ залуу надад үнэхээр их таалагдлаа. Тэгсэн мөртлөө цаанаасаа л бас л энэ харилцаа биш санагдаад байна. Нэг л надад учрах ёстой хайр биш байсан юм шиг гэдэг ч юм уу тийм ээ. Эсвэл бүх юм сайхан болоод байгаа хэрнээ яг л таны хүссэн тэр хайр, таны мөрөөдчихсэн тэр хайр биш санагдаад байдаг ч юм уу. За ингээд бүгдээрээ наашаа цаашаа яах вэ? Их үгээл түлхэлцээд байгаа. За тэгвэл 3 дахь карт ахаа. За энийг харахаар та маань өөртөө маш сайн ойлгоод ирэх байхаа. За энэ хүн маань яаж нэ гэхээр маш олон аяган дотор маш олон зүйлүүдийг ингээд тавьсан. Алийг сонгох, энэ нь үү, тэр нь үү, ингэсэн дээр үү, тэгсэн дээр үү гэдэгтэй адилхан та хэд маань ч гэсэн өнөөдөр тухайн нөхцөл байдал маань энэ зөв харилцаа юу, биш үү, буруу харилцаа юу, би нэг үргэлжлүүлэх үү, болох уу, яасан дээр вэ, ингэсэн дээр үү гэдэг ч юм уу те ингээд маш эргэлцсэн байдлаар л та хэдийн харилцаа гарч ирж байгаа юм байна шүү. За цаашлаад за энийг бүгдээрээ хураач. Тэгээд цаашлаад бүгдээрээ дараачхаа буюу ирээдүйд тэгвэл бүгдээрээ ямар алхам авах хэрэгтэй вэ? Юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Цаашдын төлөө ямар хөө байдлаар гарч ирж байна гэд харангууд за энийг ингээд нэлийн шулуухан шудраг хэлж байгаа дуучлаарай. Гэхдээ энэ бол аюу сайн ингээд харахад цаашид үргэлжлэх боломж бол маш бага болчиход ирж байгаамаа гэсэн үг. За the world card маань буюу дэлхийн ертөнцийн карт маань альва зүйлийг үргэлжлэл, альва зүйлийн эцэс баа төгсгөл гэдэг ч юм уу те ингээд юм үргэлжилсэн зүйлийг харуулдаг бол та хэдийн групп дээр маань ингээд доошоо хараад ирж байгаа нь за энэ ингээд цаашаа үргэлжлэх боломжгүй болж байгаамаа гэж байгаа. За 2 дугаар карт нь аягны 8 гарч ирсэн буюу Eight of Cups гэж нэрлэдэг тийм ээ. За тухайн Eight of Cups маань тавьж уулах, мартах, уучлах,
цаашаа явах, аливаа тэр асуудал проблемаасаа өөрийгөө салгахыг хэлж байдаг. За тэгвэл та хэдэд өнөөдөр гарч ирээд байгаа тухайн асуудлыг та хэд маань орхиод явах боломжтой болох нь байна. За мөн ялгаагүй хамгийн сүүлийн 3 дахь карт маань ч гэсэн за Page of Wands маань ингээд зөв харж тахлаар аливаа зүйлийг нэг юм шин содон, галдвалтай эсвэл бүтээлч нэг тийм догтлсон зүйлүүдийн эхлэлийг бэлэгддэг карт байдаг бол өнөөдөр бүгдээрэнд нь эсрэгээрээ гараад ирж байгаа маань за тухайн зүйл эхлэл болоод цаашид үргэлжлэх тэр нөхцөл байдал арайхан үүсэхгүй байна гэдгийг харуулж байна гэсэн үг байх нь шүү. За цаашдаа би та хэдтэй 3 картнаас Oracle хөзөрнүүд гаргаж ирсэн байгаа. За Oracle хөзрийг гаргаад ирээ. За хамгийн ихэнд маань affection буюу мөн ялгаагүй хайр дурлалын талаар ярьж байгаа тийм ээ. Би биэндээ таалагдах, тааламжтай сэтгэл төрүүлэх за тухайн зүйлийг ярьж байгаа. За гэхдээ надад дээр энэ дээр хамгийн их анхаарал татсан зүйл нь болохоор энэ талент харагдаж байгаа муу буюу надад тайлагдсан тухайн зүйл нь юу байсан бэ гэхээр та ихэд тухайн асуудлыг нэлээд тийм талент тосгож байгаа юм шиг гадны хүний нүдээр ч юм уу тий арай өөр өнцгөр хараад үзээрэй. Би тэгээд нэг хариун цохрох гэж ярьдаг штэ тийм ээ. Яг ингээд дундаа орцсон байхад алуу зүйлийг тодорхой харж чадахгүй байтал өөр хүний нүдээр хараад ч юм уу тий 3 дахь читгэдийн нүдээр ингээд хараад үзэнгүүт тухайн нөхцөл байдал та ихэд ямар санагдаж байна, ямар харагдаж байна. За тиймэрхүү байдлаар та ихэд маань нэг хараад үзээрэй. За дараагийн Oracle card-ууд маань болохоор мөн ялгаагүй тухайн асуудлыг эргэцүүлэн бодох шаардлагатай гэдэг байдлаар гарч ирж байгаа юм аа. За гуруулаа нэглээч үү тийм ээ. За өөрөөр гэх юм бол яг л сайн миний хэлснээр түр өөрийгөө тухайн нөхцөл байдлаас тусгаарлаад тэгээд та нэг юм ажиглагчийн нүднээс хараад үзээрэй. За тэгхийн бол тэгсний дараа та тухайн асуудлыг you see clearly now буюу нэг та одоо л тухайн асуудлыг тухайн харилцааг тав тодорхой ойлгомжтой байдлаар харж чадчихна гэж яриад байгаа. Дундаа орчихлоор яг яахаа мэдэхгүй, ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байгаа бол та цаанаас нь 3 дахь шөнийн нүдээр арай жоохон ажиглагчийн байр сууриас хараад үзэхлээр нэг иймэрхүү юм болоод байна гэдгийг хардаг штэ тийм ээ. За мөн ялгаагүй та хэд маань бусад хүмүүс нэлээд сайн зөвлөгөө өгч чаддаг хүмүүс байж болох юм. За найзууд нь өөр төрчл ярьж зөвлөгөө асуудаг ч юм уу тийм ээ. Ингэсэн дээр үтгэхгүй ингэв гэж асуусан ч асуугаагүй ч та аягүй сайхан мэрэгэн зөвлөгөө өгч чаддаг хэрнээ өөр дөрөө тулаад ирэнгүүт өөртөө зөвлөгөө өгч чаддаг хүмүүс байх юм бол та өөртөө байгаа энэ мундаг чадвар буюу бусдын зөвлөгийг 3 дахь хүний нүдээр хараад тэрийг ажиглаад түүнд таарсан зөвлөгөөг өгч чадж байгаа юм чинь мөн ялгаагүй өөртөө тэр чадвараа ашиглаад үзээрэй. Зүгээр л цаанаас нь хараад өөр хүмүүс тухайн зүйлийг чинь туулж байгаа юм шиг бодонгуудаа өөртөө ингэсэн дээр юм байна да гэдэг зөвлөгөөгөө өгдөг ч юм уу тий. За мөн ялгаагүй тухайн харилцаа холбоог яг одоохондоо бол тийм гүнзгийрүүлэх шаардлага бол огтоосоо байхгүй. За цаашлаад яах вэ, ийх үү гэдгээ боддог ч юм уу те. Бит хоёрын болоо тех болоо гэж гүнзгийрүүлж бодохгүйгээр зүгээр л хөнгөн хүлээж авах хэрэгтэй байна. Одоогийнхоо үед тийм ээ. За цаашлаад хамгийн сүүлийн Oracle картаа гаргаж үзье. За хамгийн сүүлийн Oracle картууд маань болохоор за энэ хоёр карт гарч ирсэн байгаа. За надад яг муухайгаар гарч ирж байгаа нэг мессеж нь болохоор юм manipulation гэдэг зүйл байдаг шүү дээ. Ингээд нэг хүнийг манипуляцаа гэдэг. Яг гэдэг нь мэддэхгүй нэг gaslight хийгээд гэж бас ярьдаг шүү дээ. Тийм ээ. За уучлаарай. Би яг монгол хэлээр тэрийг яг юу гэж хэлэх гээд байгаа юм сайлахгүй нэг юм хүн хурж байгаа юм шиг тийм ээ. Ингээл нэг болно гэдэг байгаа ч юм шиг болохгүй гэдэг байгаа ч юм шиг үргэлжлэх гэдэг байгаа ч юм шиг болох гээд байгаа ч юм шиг тиймэрхүү нөхцөл байдалд үүсэт байгаа хүмүүс байх юм бол та ихэд хамгийн түрүүнд өөртөө л тууштай, өөртөө л итгэлтэй, өөртөө зоригтойгоор өөрийнхөө шийдвэрийг сайн сонсоорой. Тэгээд энэ
таарын буюу зүү тогтлыг сайн хажуулаад үзээрэй та хэд маань. За тухайн харилцаа яг ямар зүү тогтолтой ингээд явагдаад байна. Ингээд юм болол урагшлал энэ эсвэл нэг тодорхой болчоод нэг тодорхойгүй болол ингээд л байна уу тийм ээ. За тухайн тэр зүү тогтлыг та хэд маань сайн хажуулаж үзэх шаардлагатай байгаа нэ шүү. За тэгээд хамгийн сүүлд нь хэлэхэд тухайн өнөөдөр минь та хэдэд гаргаж ирсэн мессежийг хураангуулахад нэг амар тухайн харилцааг гүнзгийрүүлэх гээд бол шаардлага байхгүй. Сайхан ажиглагчнуудаас хараад үз, ажиглаад үз. Ерөн л баг ихэнх хүмүүс та барыг тухайн нэгдүгээр группийг үзэж байгаа 80% хүмүүс бол тухайн харилцааг болохгүй шинжтэй байна. Тийм болохоор та аажуу тухайн тэр зүү тогтлыг ажиглаад, тухайн нөхцөл байдлыг ажиглаад өөртөө гой зөвлөгөө өгөөд за энэ цаашид яг яавал тохиромжтой байна гэдгээ сайхан бодоод үзээрэй. За тэгээд дараагийнхаа онцлогаар уулзъя. Түр баярлалаа. За хоёрдугаар группийнхан маань бүгдээрээ сайн байцгаана уу? Удаан хугацааны дараа дахиж уулзж байна. За та хэдийн маань уучлах болохоор за ажил төрөл байдаг ч юм уу, академик сургалт байдаг ч юм уу тийм ээ, алаа цолын амжилт ололт гэсэн зүйлтэй холбоотой мессежүүд гарч ирсэн байгаа шүү. За нэгдүгээрт нь бүгдээрийнх нь Oracle card өгөөж гарч ирсэн бэ гэхээр та хэр зоригтой, хүчтэй, хэр өөртөө итгэлтэй, хэр тууштай байна. Төдий ч нэгээрээ та өөртөө амжилт агуулах боломжтой гэж гарч ирж байгаа. За энэ маань болохоор бүгдээрийнх нь сайн зүйл тийм ээ. Гэтэл эсвэргээрээ бид хэдэд гарч ирсэн сөрөг зүйл нь юу байсан бэ гэхээр алдхаас айх, унахаас айх, аливаа зүйлийг авахаас айх байдаг ч юм уу тийм айдас хүйдэс сандрал болохгүй байхаа, бүтэхгүй байхаа, ингэчүүл яана, тэгчүүл яана гэдэг бодол маань бид хэдийг хамгийн ихээр доош нь татаж унгаж үнэхээр л жинхнээсээ фейлтүүлээд байгаа зүйл маань болохоор тэр айдас хүйдэс болоод сандарсан мэдрэмжүүд маань байдгаа гэдгийг гаргаж хэлж байгаа юм байна. За би өнөөдөр болохоор эхний хоёр төвөөр маань өнгөрсөн болсон зүйл болоод энэ дөрөв маань одоо болсон зүйлийг гаргаж ирж байгаа юм шүү. За өнгөрсөнд болохоор та хэд маань ерөнхийдөө бол аливаа зүйлийг нэг яаж хийж агаад ингэсгээд тэгсгээд өөрөө нэг амжуулаад болгочдөг тийм ээ. Аливаа зүйлийг ингээд хийж чаддаг байсан бол сүүл рүүгээ одоо өөртөө ерөөсөө итгэхээ болцсон байдаг ч юм уу. Яах учраа олгоо болцсон, болох ч юм болов, болохгүй ч юм болов, ингэчүүл яана, тэгчүүл яана гэдэг байдлаар юм өөртөө итгэлгүй болцсон болоод бас дээрэс нь нэг юм өөрийгөө танихаа болцсон, өөр хүн болчихсон, өөрийгөө танихгүй байна гэдэг тиймэрхүү мэдрэмжээр илэрч байгаа юм байна. За энэ бол өнгөрсөнд тийм ээ. Гэтэл одоо гэсэн яасан бэ гэхээр мөн ялгаагүй яг л нөгөө нэг учраа олгоо болцсон тийм ээ, учраа олгоо болцсон, шийдвэр гаргаж чадхаа болцсон. Жишээлбэл альва зүйлийг төлөвлөлөө гэж бодоход төлөвлөгөөгөө дагаж чадхаа болцсон. Уг нь бол ингээд амхандаа битгэд ингээд айгүй сайхан зүйл бодоол тийм ээ. За маргааш өглөө босоод ингэчгийн сан, тэгчгийн сан гэж боддог ч гэсэн яг өглөө сэрээ тухайн дээр дадал зуршлаа яг ингээд дагаж мөрдөж чадхаа болчдөг ч юм уу. Эсвэл хүн ингээд битгэд гоё юм өглөө гэж бодоход тэрийг ингээд юм авах ирэхгүй ч юм шиг. Эсвэл хүнээс юм гуйлаа гэхэд гуйх ирэхгүй ч юм шиг. За ийм lacking mindset гэж нэрлэдэг байдаг буюу нэг хүртэх ирэхгүй ч юм шиг, авах ирэхгүй ч юм шиг, аливаа зүйл хөлөө олохоо болцсон, өөртөө итгэхээ болцсон, өөрийгөө олохоо болцсон. За иймэрхүү нөхцөл байдлыг бид хэд гаргаж ирээд хэлээд байна гэсэн. За эндээс бол маш ойлгомжтой тийм үү? Хамгийн ихэнд хэлсэн байгаа. Та хэр өөртөө итгэлтэй, хэр өөртөө тууштай, хэр өөрийнхөө төлөө зүтгэж чадна, төдий тусмаа та амжилтанд хүрэх боломжтой байдгаа. За мөн ялгаагүй за намайг энэ картуудыг гаргаж ирж хахад channel message гэж гарч ирсэн. За тэр маань болохоор нэг хүнзээ сургаал байдаг. Би яг өвчлэн яг юу гэж хэлдгийг санахгүй байна. Гэхдээ нэг надад миний нэг санаж байгаа байлаа нэг ингэж хэлсэн байдаг штэ. Болно гэж бодож байгаа хүн, болохгүй гэж бодож байгаа хүн аль нь зөв байдгаа гэж хүнс хэлсэн байдгаа гэдэг. За чадна гэж бодсон, чадахгүй гэж бодсон хүн хоёулаа зөв
За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр чадахгүй ах уу болохгүй ахаа л гэж бодоод их юм бол тэгэл хүн цааш нь хоош нь тавиал болохгүй ах гэж бодоод ингэсээр агаад ажилуулсан бүтдэггүй. Гэтэл чадна болно гэж бодоод байгаа хүмүүс маань болохоор аливаа зүйлийн арга учирыг нь олчих тэр чадвар нь ингээд эзэмшсэн байдаг гэж ярьдаг. Тийм болохоор та хэд маань бодож байгаа тэр бодлын өнцөг за одоо өөрийн чинь тэр point of view биш тийм ээ. Юмыг юу гэж бодно тэрийг нэг сайхан эрэг болгоод зөв болгоод тэндээс л хамаг юм ундарч эхлэх нь байна шүү. За ирээдүйн 3 карт гаргаж ирсэн. За тэр маань болохоор бүх юм таны бодож байгаа шиг тийм хатуу хөтөө аимшигтай хүүтэн юм хоосон тиймэрхүү зүйл бол биш ээ. Таны бодож байгаа шиг тийм хатуу хөтөө зүйл бол байхгүй шүү. Та өөрийнхөө л толгойг эргүүлээд байна. Та эцэс үгүй болохыг бүтээ чадна гэх юм бол хүссэн бүх зүйлээ та өөртөө авах боломжтой байх юм байна. За мөн ялгаагүй би та хэдтэй өөр 2 Oracle card-наас 3 Oracle card-наас хөөцөр суугасан байгаа. За. Энэ Dolphin Spirit маань болохоор сайн нэг миний хэлсэн тэр хүнзийн сургаалтай ер нь адилхан л та. Та юу гэж бодно? Тэржин биелдэг гэх юм уу? Та болохгүй гэж бодоод, бүтггүй гэж бодоод байгаа юм бол сунжраал, болохгүй байгаа, бүтггүй байгаа л хань. За болгоч бүтээч чадчих гэх тусам та халаа тэр хийх зүйлийнхаа төлөө хичээж, чармааж тэгснийхаа үүднээс бүгдээрээ юм амжилт олол дагуулах боломжтой байгаад байгаа маа. За нэг ингэж хэлсэн штэ би нэг хамгийн анх нэг өөрийгөө олохоо болчиход байна. Өөр хүн шиг санагдаад байна гэж яриад байгаа чинь. That's okay. Бүгдээрээ зүгээр. Та өөрчлөл гэдэг зүйлийг хүлээж авах шаардлагатай болж ирж байна гэсэн үг. Та өөр хүн болж болно тийм ээ. За жишээлбэл би тухайн зүйл дээр өөрийнхөө жишээг татах юм бол би өмнө нь бол амар ажил, карьер, хичээл, сургууль, өөрийн амжилт ололт гэдэг зүйлэнд ингээд анхаардаг байсан бол ээж болсныхаа дараа миний анхаарал, миний хэн байх гэдэг зүйл маань тэр чигтээ миний өөр хүүхэд хань үжил гэр оронд маань илүү төвлөрдөг болсон гэдэг ч юм уу тийм ээ. Эсвэл эсрэгээрээ таны хувьд өөрөөр байж болно шүү дээ. Маш олон жил гэр хүүхэд нөхөр гэж явсан бол та эсрэгээрээ за ажилтаа анхаарыг, карьертаа анхаарыг гэдэг ч юм уу тийм. Хүн альва амьдралын замналдаа өөрчлөгдөх нь бол ойлгомжтой зүйл. Та тэрийг юусоо сөргөөр хүлээж аваад өөрийгөө зэмлээд буруутгаад байх шаардлага огтхонч байхгүй шүү. За хамгийн сүүл нь би та хэдэд агай гоё юм зааж өгье. За энэ маань ч гэсэн тэр Chameleon Spirit гарч ирсэн. За энэ маань юу болохоор гэхээр act as if гэж байгаа ч гэсэн энэ бол миний бодлоор болохоор нэг fake it till you make it гэж хэлдэг штеп. Нэг юм болоогүй ч гэсэн болцсон юм шиг бодоод за жишээлбэл ингээд одоо бараг л нэг manifesting арга гэсэн үг л дээ. За жишээлбэл ийм би нэг ном уншиж хахад ийм нэг амар мөнгөтэй баян хүн ийм зааж өгч ирсэн нэг ном уншсан маа. Тэрний үг гэхээр мөнгөгүй байсан ч гэсэн сардаа нэг удаа эсвэл 2 сард нэг удаа амар мөнгөтэй хүн шиг тэм жүжиглээд ингээд ч юм уу тэг их тусам та тэр өөртөө тэр баялагч нийлэг энергийг дууддаг гэдэг ч юм уу. Ерөөсөө л та өөртөө хүсэж байгаа юм чин аль хэдийн ирсэн юм шиг та аль хэдийн тэр хүсэж байгаа юм авцсан юм шиг тэгжэл жүжиглээд тэр дүрд ороод ах тасмал та тэр энергийг татаад байдаг л гэсэн үг. Тийм болохоор та сөргөөр биш эргээр өөртөө сайхан зүйлүүдийг татаж сураарай. За тэгээд хамгийн сүүлийн 2 карт маань гарч ирж байна. За энэ карт маань болохоор Fierce буюу айдас хүч. Би тэгэхэд яагаад өнөөдөр ийм байдалтай байгаад байна гэхээр алтхаас айсандаа, хожигдохоос айсандаа, бүтлгөөтгөөс айсандаа альва зүйл байхгүй болчихыг, чадхаа болчихыг, болохгүй болчихыг гэж айсандаа л ийм байдал хүрчээд байгаа маа. Гэтэл та тэрийг эдгэж ангаах хэрэгтэй буюу healing wounds. Тэр чинь таны эдгэж ангаах ёстой шарах сорив болчиход байгаа юм байна шүү. Та тэрэндээ сайн анхаарал үзээрэй.
За ингээд өнөөдрийнхөө видеог үзсэнд баярлалаа. Бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр дараа уулзъя. Баяртай. За 3 дугаар группийнхан маань бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүгдэд үзэж байгаа өдрийнх нь мэндийг хүргэе. За та хэдэн маань хэлэх зүйл маань нэлээд жоохон тийм стресстэй байх шиг байгаад байна. Та хэд маань тийм ээ залхуу зүйл санаа зовсон яаж хол ингэж хол гэсэн байдлаар нэлээд стресстэй байгаад ах шиг байна. За хэрвээ та тийм байгаа бол танд миний зүгээс хэлэх нэгдүгээр зүйл нь гэх юм бол та өөрийн гэсэн энерги хамгаалах хэрэгтэй байна. За энерги хамгаалах, энерги цэвэрлэх, ялгаа зүйлийг шинээр эхлэх, өөрийгөө уучлах, юмыг шинээр эхлэх тэр боломжийг өөртөө олгох хэрэгтэй байна гэсэн үг. Ялгаа зүйл бүх юм стресстэй байх шаардлагагүй нь бол та хэдэд байхгүй. Гэтэл за бүгдээрэнд нь гаргасан энэ хөзрүүдийг харах юм бол за эхний энэ хоёр хөзөр маань та хэдийн өнгөрсөн байдлыг харуулж байгаа гэсэн. За нэг ажиглаад харахад та хэд маань уг нь бол их юмд санаа зовдөг, аливаа өөрөөсөө гадна бусад хүмүүст санаа зовдөг, өөрийгөө бодохгүй бусад хүмүүс санаа зовдөг, илүү их өөр хүмүүст анхаарал хандуулдаг ч юм уу те их тийм өөрөвч нэмжин сэтгэлтэй тийм хүмүүс байгаа хэрнээ өөртөө ерөөсөө тэгин боломжийг гаргаж ирэхгүй байна. Тэр маань ингэж хуулаа энэ нь ингэж хуул заав ээж ингэчэндээ манай ах トゥ ингэчэн эхнэр нөхөр маань үр хүүхэд маань ингэж хвэдэ гэдэг байдлаар илрээд байгаа мөртлөө та хэд маань өөртөө тийм боломжийг гаргаж ирэхгүй байна гэдэг мессеж гарч ирээд байна гэсэн үг. Гэтэл энийг ингээд харангууд та хэд нэгдүгээрт өөрийгөө уучлах хэрэгтэй. За надад ямар хөө зүйл гарч ирээд байна гэхээр та өөрөө алдаа гаргахлаар өөрийгөө их зэмлдэг, өөрийгөө их буруутгадаг, аливаа зүйлд өөрийгөө уучлах та нэлээ муу хэрнээ бусад хүмүүс ирээ тийм алдаа гаргасан бол та шууд хөө зүгээрээ тийм байхгүй зүгээр штэ гэл ингээл айгүй тийм өөрөвч нэмжин сэтгэлээр ханддаг хэрнээ өөрөө нэг алдаа гаргачихлаар өөрийгөө амар буруутгаал тэрэндээ стресстэй бусад хүмүүст санаа зовоол өөрийнхөө асуудлыг танд асуудал гараад байгаа хэрнээ таны асуудал бусад хүмүүст ятаргаа болоод байгаа чиврээ тиймэрхүү байдлаар гарч ирээд байна гэсэн үг. Та тэгэхээр эхний ээлжинд өөртөө нэлээд сайхан уучлсан зөөлөн сэтгэлээр хандах хэрэгтэй байх нь шүү. За тэрэн туслах зүйл маань гэх юм бол та өөрийн энерги цэвэрлэх болон хамгаалах шаардлагатай байна гэсэн үг. За энэ дээр би уншлагаасаа гадна та хэдэд тусалж болох хэд хэдэн аргуудыг зааж өгөх юм бол нэг сайхан усанд ордог ч юм уу, байгальд гардаг ч юм уу, тэмдэглэл хөтэлдэг ч юм уу, бясалгал хийдэг ч юм уу тийм ээ. Тиймэрхүү зүйлүүд маань та хэдэд туслах нь байна. За дээрэс нь идж байгаа хоолндоо болоод ерөөс ус уухгүй байх шиг байна тий. Би та хэдтэй ярихлаар ингээд миний ам амар хатаад байгаа ч юм шиг ингээд нэг амар их ингээд амар шүл сөхөөсрөөд байгаа ч юм шиг тиймэрхүү мэдрэмж төрөө тань. Тэгэхээр та сайхан ус уугаад ч юм уу тий. Идж байгаа хоолндоо анхаараад сайхан усанд ороод байгальд гардаг ч юм уу. Иймэрхүү байдлаар өөртөө сайхан цаг гаргаад өөрийгөө уучлаад энерги сэлбээд цэвэрлээд хамгаалах шаардлагатай байх нь шүү. За одоо байгаа байдлыг нь харахаар танд ягаад ч юм та ингэж бодоод ах шиг байна. Одоо ингээд бүх юм сайхан байгаа ч гэсэн ингээл маргааш нөгөөдөр бүх юм муухай болчих юм шиг маргааш нөгөөдөр ингээл асуудал гараад ирэх юм шиг тийм ээ. Амар холын зулд санаа зовоол бүр цаашд ийм проблем гараад ирэх үедээ тийм юм ингэчэндээ тэгчэндээ гэл ингээл холын зулд амар санаа зовоол өөрийгөө амар цовоогоол ингээд ах шиг байна. Та тэрийгэ болох хэрэгтэй. Бас дээрээс нь нэг амар тийм хоосорлын мэдрэмж гарч ирээд ах шиг байна. Тэр маань болохгүй бол ингэчэндээ тийм өнгөгүй болчвол ингэчэндээ за мөнгөндөө санаа зовох хэрэгтэй, гэр бүлийнхандаа санаа зовох хэрэгтэй гэл өдөр тутмын тэр стрессүүд нь танд ингээд бага нэмэгцээр агаад ингээд овоороод байна. Та тэгэхээр мөн ялгаагүй дээрэс нь багаар ингээд тухайн дээр өөрт чинь байгаа проблемуудыг та нэгээр нь ингээд өөрөөсөө гэт ингээд сайхан гаргаад за би учрыг нь болно гэдэг байдлаар хараа эрэг сэтгэлгээгээр хандаж үзэх хэрэгтэй байх нь байна. За хоёрдугаарт нь гэх юм бол танд яг одоогийн байдлаар та амар санаа зовоод байгаа ч гэсэн танд тийм төлөвлөгөө ерөөсөө бага байгаад байна гэсэн үг. Ингээд
энэ ингэчүүл яана тэгчүүл яана гэж бодоод байгаа хэрнээ тухайн зүйлд төлөвлөсөн тэр төлөвлөгөө гаргаж ирэхгүй ингэх ёстой доо тэгэх ёстой доо гэж бодсон ч гэсэн шийдвэр гаргаж чадахгүй ч юм уу те. Яг л ингээд нэг юм санаа туусан байдалдаа л үлдчихэж байна гэсэн үг. Тэгэхээр та нэг сайхан энерги цэвэрлээд сэтгэл санаагаа сайхан болгочоод та багаар ингээд тэмдэглээд юм хумаа бичээд ингээд төлөвлөгөөгөө гаргаад багаар маш багаар ингээд нөгөө хийх ёстой зүйлүүдээ ингээд та үйлдэл болгоод ингээд явах хэрэгтэй байх юм шүү. За яг энэ юм цээжний голттэй ингээд юм бугларсан юм хатуу зангарсан тийм стресс санаа зовсон байдлаа л гаргаж ирэх шаардлагатай болоод байна гэсэн үг. За мөн ялгаагүй та хэдэд комментоор хэрвээ ингээд стресс тэгэхээр ингээд нэг биеийн цагтан заагач юм шиг би ингээд тухгүй болж байгаа юм шиг тийм ингээд нэг өөрийгөө майчих гэдэг эсвэл арсан дээр юм гарах гэдэг хүмүүс байх юм бол та комментоор бичээрэй. Надад энэ бол амар шинэ мэдрэмж байлаа. Яг ингээд тухайн зүйлийг ярихлаар ингээд юм цээжээ цохморч юм шиг, балтмаарч юм шиг, майжчмаарч юм шиг тиймэрхүү мэдрэмж гарч ирээд байна. Хэрвээ та хэд тийм зардал туршилтаа бол амар сонин зүйл байлаа. Миний хувьд бол үнэн мэдэрч байгаагүй. Тийм хүмүүс ахын бол коммент хийээрэй. За энэ бол өнгөрсөн зүйл маань энэ болохоор одоогийн зүйл маань яасан шүү дээ тийм ээ. За тэгвэл энэ хэдийгээ бүгдээрээ хөдөлгөж байгаад за ирээдүйд бид хэд ямар алхам авах хэрэгтэй вэ гэхээр нэгдүгээрт бол миний хувьд хэлэх зүйл маань бүх юм сайхан болно. Та битгий тэгэж амар стресс танд өчнөө олон жил байна. Амьдрал гэдэг чинь нэлээд баян юм яаж чирэгж болно та гэтэл юм яаж чирэгж болох тэр ертөнцийг та сөргөөр нь хараад байгаа юм бол улмал ингээд стресстэй байна. Эсрэгээрээ та за дэлхийн ертөнц амьдрал гэдэг чинь баян зүйлээ яаж чирэгж болно сайхан болж болно. Ингээд бүх юм бүтчих байхаа гэдгийг байлаар эргээр хараад үзээрэй. Хоёрдугаар гэх юм бол эхний карт маань танд мөн хэлсэн шүү дээ тийм ээ. Танд ийм даацтай төлөвлөгөө хэрэгтэй байна. Та ямар алхам авах уу, ямар үйлдэл гаргах уу гэдэг тэр төлөвлөгөөгөө та нэлээд сайн бодоод үзээрэй. За 3 дугаарх нь доошоо гарч ирсэн энэ карт маань болохоор таны нөгөө нэг үйлдэл гаргахгүй байгаа юм хэлээд байна л да. Нэг стресстэх тусам нөгөөдхөөсөө ингээд өөрийгөө ингээд холдуулаад бүр ингээд үйлдэл авахгүй, төлөвлөгөө гаргахгүй хэрнээ санаа зовоол байгаа байдал чинь тусч гарч ирээд байна гэсэн үг. Та тэгэхээр тэрийгээ л болох хэрэгтэй. Эхний ээлжинд та сайхан энерги цэвэрлээд өөрийгөө сайхан болгочоод төлөвлөгөө гаргаад тухайн төлөвлөгөөгөө багаар ингээд мөрдөөд үрлэл гаргаад сайхнаар бодоод ахад болохгүй юм гэж бол байхгүй гэж хэлж байгаамаа. За мөн ялгаагүй энэ картын дээр маань ч гэсэн гарч ирсэн та өөрийгөө уучлалт сурах хэрэгтэй. Ёо ярьж чадахгүй шал сонирсон юм яриа. Уучлалт сурах хэрэгтэй байх нь байна. За дараагийнх нь болохоор хэрвээ танд тусалж чадах хүн байх юм бол та тусламж хүсэх хэрэгтэй байна. Ганцаараа бүхнийг хийх гээд ганцаараа бүх юмыг туулах гэдэг шаардлага байхгүй. Та ажлынх нь хамт олноос дарга нараас нь эсвэл хичээлийнх нь хүмүүсээс багш нараас нь хань ижлээс нь мэддэг чаддаг мундаг агентлаг байгууллагаатаас нь тийм ээ хэн танд туслах боломжтой байна. Та тухайн дээр туслалцааг хүртэж авах тэр тусламж хүсэх тэр нөхцөл байдлыг та үүсгэх хэрэгтэй. Та бүгдийг ганцаараа хийж чадна гэж байхгүй. Бүхний төлөө ганцаараа зүтгэнж гэж байхгүй. Тэгэхээр та өөртөө сайхан тусламж хэрэгцээтэй зүйлээ хайж ирж болоорой. За сүүлийн 2 Oracle card маань юу гэж гарч ирсэн бэ гэхээр бас л миний нөгөө хэлсэн дэлхийн ертөнц баялаг та ингээд бүтэхгүй гэж бодож байсан ч гэсэн эцсийн үр дүнд бүтээх тэр боломж бол байгаа. За тэр нь итгээрээ. За 2 дугаарх нь болохоор та яг одоо болохоор юм нэг юм хоёрын хооронд байдал дээр л гасч чадах шиг л байна л да тийм ээ. Тэг болохгүй байгаа юм шиг болохгүй юм шиг нэг мөнгөж байгаа тийм байдал тийм ээ. Гэтэл та тэрийг заавал ингээд амар стресстэй байх шаардлага байхгүй. Зүгээр л за яаж бүтээх үү, яаж болох уу гэдэг байдал дээр л эргээр хараад л яваад хад болно.
Гэт өөртөө итгэх итгэлээ битгий алдаарай. Та ингээд чадахгүй хаа болохгүй хаа яана инээл гэд байх биш. За болно доо бүтэндээ. За энийг ингэчээ нэг нэгээр нь хийчихье, баг багаар амжуулчихъя. За ингэчээд л болно гэдэг байдлаар өөртөө итгэлтэй бусад хүмүүсээр туслуулаад ингээд яваад хахад болно гэсэн үг байна. Тэгээд хамгийн сүүлд нь та аль болох одоодоо байхыг эрмэлзээрэй. Бүр ингээд өнгөрсний асуудлыг дахиж сөхөөл, өнгөрсөнд ийм алдаа гаргаснаа бодоол, ирээдүйд гарах асуудлуудад санаа зовоол байх биш. Одоо танд яг гой байгаа зүйл байгаа шүү дээ, тийм ээ. За жишээлбэл та энийг үзэж хата гоё мэдчих юм бол за би гоё ч мэдчих шүү. Эсвэл гоё газар ахын бол за би гоё сайхан газарч байна шүү гэдэг ч юм уу те. Ийм байдлаар одоодоо байгаа жаргалуудыг, одоодоо байгаа сайхан зүйлүүдийг бас та давхар ингэж мэдэрч таашаах хэрэгтэй байгаа нэ гэсэн үг. За энэ сүүлийн хоёр карт маань танд ямар мессеж гаргаж ирсэн бэ гэхээр дэлхийн ертөнд танд туслах гээд ирмэлдэж байгаа гэдгийг л та бодоорой. Та уг нь бол амар ухаантай хүмүүс байгаад шиг байгаа. Аливаа зүйлийн нэг наадах, таадах учрыг мэддэг, туршлагатай эн чин гэдгийм да, тэр чин тэгдэм да гэдэг байдлаа уг нь аль мэддэг, сайхан ухаантай хүмүүс байгаад идэг. Гэтэл нөгөө нэг аливаа зүйл стресстэй санаа зовоод өөртөө итгэхэ болсноосоо болоод л асуудлууд гарч ирээд байна гэсэн үг. Тэгэн болохоор та мөн ялгаагүй дэлхийн ертөнцөөсөө эсвэл хэрвээ та ямар нэгэн шашин шүтлэгтэй бол залбирдаг бурхтаас ч юм уу те од ирхсээсээ сайхан зүйлүүдийг хүсээд за дэлхийн ертөнц минь бурхан минь надад туслан даа гэдэг тэр итгэл үнэмшлийг та өөртөө аваад өөрийгөө уучлаад өөртөө сайхан зөвлөөр хандаад ирэх хэрэгтэй байна гэсэн мессежүүдийг сахиусууд маань гаргаж ирж байна гэсэн үг. За ингээд та бүгдтэй амжилт хүсье. Дараагийнхаа уншлагаар уулзъя. Баяр таа.